Сайн бацгаана үзэгчдээ та бүхэнд энэ сайхан өдрийн мэндийг хүргэе. Өнөөдөр бол 5 гараг. Эх оронд маань 17 цаг 30 минут айлчлан ирсэн байна. Энэ цаг мөчид мэдээж Монголын хамгийн өндөр хонжиртой үндэсний лотерегийн ээлжид азнуудыг тохируулах маань үзэгч та бүхэндээ шууд хүрдэг гэлээ. Энэ цаг мөчид биднийг Icon Gaming болон үндэсний лотерегийн албан ёсны Facebook хуудасаар хүлээн авч үзэж байгаа үзэгч та бүхэндээ маш их баярлалаа. За тэгээд та бүхэнд маань сонсогдож байгаа энэ чимээ олуулчлаарай. Караокены чимээ байгаа юм шүү. Тэгээд ямар тааж 17 цаг 30 минут гэхэд Монгол Улсын хэмжээнд бас шоу зингийн бас эхэлсэн байдаг цаг болсон байна. За ингээд олон зүйл ярилцлагаар өнөөдрийнхээ тохирлуудыг эхлэе. Мэдээж уламжлал ясаараа дөрүүдийн 3 дугаар зэргийн тохирлоос өнөөдрийнхээ тоглолтыг явуулах болно. Үзэгчид маань бол дөрмөө сайн мэдэж байгаа. Гэхдээ анх удаага тоглож байгаа болоо дараагийн удаа азаа үзээд бас тохирол маань оролцоод үзье гэж бодож байгаа үзэгчдэд зориулаад дөрмийг дахин эхнээс нь тайлбарлая. Шилэн хоргонд маань тгээс 9 хүртэлх цэвэр бүхий 40 ширхэг бөмбөлийг байрлуулсан байгаа. За өөрөөр хэлэх юм бол эдгээр нэг хоронтой тоонууд маань 4 удаа давхцнаар Шилэн хоргонд 40 ширхэг бөмбөлийг бий болгосон. За эндээс санамсруугаар 4 бөмбөлөг гарч ирэх болно. Тэрхүү 4 бөмбөлийг үзэгч та яг дарааллын дагуу зөв тааж чадсан тохиолдолд өөрийн тавьсан бодцоогоо 500 дахь өсгөж авах боломжтой. За энэ л дөрүүдийн 3 дугаар зэргийн тохирол байгаа. За ингээд өнөөдрийн хамгийн ихний тохирол үзэгч та бүхэндээ хүрэх гэж байна. Ингээд амжилт хүсье. Шилэн хоргон маань 40 ширхэг бөмбөлөг эргэлдэж байгааг үзэгч та бүхэн харж байна. Эндээс 4 бөмбөлөг санамсаргүйгээр гарч ирэх болно. За эхний бөмбөлөг гарч ирсэн. Эхний бөмбөлөгний дугаар тэг гэсэн бөмбөлөг гарч ирж байна. Эхний бөмбөлөгний дугаар тэг. За өчтөө сайн харуулсан дэргүүлээ. За тэг гэсэн бөмбөлөг гарч ирсэн. Хоёр дахь бөмбөлөгний дугаар 8. За тэг 8 гэсэн хоёр бөмбөлөг гарч ирсэн шүү. Үзэгчтэй за өргөжлөлөн 3 дахь бөмбөлөг амтлаарцгаая. 3 дахь бөмбөлөгний дугаар мөн 8 гэсэн бөмбөлөг гарч ирж байна. Тэг 88 гэсэн 3 бөмбөлөг одоогоор Шилэн хорноос гарч ирсэн байна. За ингээд 4 дахь бөмбөлөгний дугаар 5. 4 дахь бөмбөлөг буюу дөрүүдийн 3 дугаар зэргийн тохирлын маань нацны тодруулсан сүүлчийн бөмбөлөгний дугаар 5 гэсэн бөмбөлөг байлаа. Шилэн хоргоноос тэг 8 8 5 гэсэн 4 бөмбөлөг гарч ирсэн байна. Тэг 8 8 5 гэсэн 4 бөмбөлөг. За үзэгч та бүхэн энэхүү 4 бөмбөлийг яг дарааллын дагуу зөв тааж чадсан тохиолдолд өөрийн тавьсан бодцоогоо 500 дахь өсгөж авах боломжтой байлаа. За магадгүй тэг 8 85 гэсэн энэхүү 4 бөмбөлийг тааж чадсан үзэгч байвал танд баяр хүргэе. За өргөжлөлтөнд дөрүүдийн 2 дугаар зэргийн тохиол одоо үзэгч та бүхэнд хүрэх гэж байна. За юуны өмнө мөн уламжлал ясаараа дөрмийг танилцуулъя. Шилэн хоргонд маань тэг гэсэн цифрээс эхлээд 9 хүртэлх цифр бүхий 4 удаа давхцсан 40 ширхэг бөмбөлийг байрлуулсан байгаа. За эндээс санамсргүйгээр мөн адилхан 4 бөмбөлөг гарч ирнэ. Тэрхүү 4 бөмбөлийг үзэгч та бүхэн яг дарааллын дагуу зөв тааж чадвал өөрийн тавьсан бодцоогоо 1000 дахин өсгөж авах боломжтой. Энэ бол дөрүүдийн 2 дугаар зэргийн тохирол маань. За өмнөх тоглолтоос бол бас 500-аар арай их болоод өөрийн тавьсан бодцоогоо 1000 дахин өсгөж авах боломжтой болж байгаа юм. За ингээд үзэгчдэд амжилт хүсье. За Шилэн хоргонд маань мөн адилхан 40 ширхэг бөмбөлөг эргэлдэж байгаа. Эндээс 4 бөмбөлөг мөн санамсаргүйгээр гарч ирэх болно. За эхний бөмбөлөгний дугаар 7. Эхний бөмбөлөгний дугаар 7. Хоёр дахь бөмбөлөгний дугаар 4. Хоёр дахь бөмбөлөгний дугаар 4. 4 гэсэн 2 бөмбөлөг гарч ирсэн байна. За 3 дахь бөмбөлөгний дугаар тэг. 3 дахь бөмбөлөгний дугаар тэг. 7 4 тэг гэсэн 3 бөмбөлөг Шилэн хоргоноос гарч ирсэн байна. За 4 дахь бөмбөлөгний дугаар 5 гэсэн дугаартай бөмбөлөг гарч ирсэн. За сүүлчийн бөмбөлөгний дугаар 5 гэсэн бөмбөлөг гарч ирсэн. За Шилэн хоргоноос маань 7 4 тэг 5 7 4 тэг 5 гэсэн 4 бөмбөлөг санамсргүйгээр гарч ирсэн байна. За энэхүү 4 бөмбөлийг мөн үзэгч тааж чадсан тохиолдолд өөрийн тавьсан бодцоогоо 1000 дахь өсгөж авах боломжтой байлаа.
За өргөжлөлтийн дөрүүдийн маань сүүлчийн боломж буюу дөрүүдийн 1-р зэргийн тохирлыг одоо хүргэх болно. Шилэн хоргонд маань мөн адилхан 9 хүртэлх дараалсан за 40 ширхэг бөмбөлийг байлуулсан байгаа. За өөрөөр хэлбэл эдгээр нэг хоорондоо тоонууд маань 4 удаа давхцсан байгаа гэдэг үзэгчтэй сайн бодох хэрэгтэй юм шүү. За эдгээр 40 ширхэг бөмбөлөөс мөн адилхан санамсаргүйгээр 4 бөмбөлийг гарч ирэх болно. Тэрхүү 4 бөмбөлийг яг дарааллын дагуу үзэгчтэй зөв тааж чадсан тохиолдолд өөрөнд тавьсан бацаагаа 2000 дахин өсгөж авах боломжтой. Ингээд дөрүүдийн маань 3 2 1 гэх тусмаа болоо өсгөж авах тоо маань бол ихсэж байгааг үзэгчтэй анзаарсан баг 500 1000 2000. За энэ бол дөрүүдийн 1-р зэргийн тохирол байгаа. Тэгэхээр үзэгчтэй бүхэн маань хамгийн багадаа 500 төгрөгийн бацаа тавиад тоглох боломжтой. 500-аа бол дөрүүдийн 3-р зэрэг дээр 500, 2-р зэрэг дээр 1000, 1-р зэрэг дээр бол 2000 дахин өсгөж авах боломжтой байдаг. За ингээд дөрүүдийг тоглож байгаа үзэгчдэд амжилт хүсье. Сүүлчийн тохирлоо хамтдаа явуулцгаая. За шилэн хоргонд маань мөн адилхан 40 ширхэг бөмбөлийг эргэлдэж байгаа. Эндээс гарч ирсэн 4 бөмбөлийг үзэгчтэй тааж чадсан тохиолдолд өөрөнд тавьсан бацаагаа 2000 дахин өсгөж авах боломжтой. За эхний бөмбөлөг гарч ирсэн. Эхний бөмбөлөгний дугаар 8. Эхний бөмбөлөгний дугаар 8. Хоёр дахь бөмбөлөгний дугаар 5. Хоёр дахь бөмбөлөгний дугаар 5. 2 бөмбөлөг шилэн хоргоноос маань гарч ирсэн. За 3 дахь бөмбөлөгний дугаар 6. 3 дахь бөмбөлөгний дугаар 6. 4 дахь бөмбөлөгний дугаар 1. 4 дахь бөмбөлөгний дугаар 1. За ингэснээр шилэн хоргоноос маань 8 5 6 1 8 5 6 1 гэсэн 4 бөмбөлөг санамсаргүйгээр гарч ирсэн байна. За мөн адилхан үзэгчтэй энэ хүү 4 бөмбөлийг яг дарааллын дагуу яг ингэж тааж чадсан тохиолдолд өөрийн тавьсан бацаагаа 2000 дахин өсгөж авах боломжийн эзэн болсон гэсэн үг юм. За ингээд дөрөвдөө тоглосон дөрөвдөөс аздан болсон. За хараахан аздан болж байгааг үзэгч та бүхэндээ баяр үргийн мэдээж бидэнд бол дараагийн тохирол гэж байгаа. Бид бол дараагийнхаа тохирлыг мэдээж баасан гарагийн 17 цаг 30 минутанд үзэгч та бүхэндээ хүргэх болно. За 6 дигийн эхлэхээс өмнө үзэгч та бүхэн маань хэрхэн тохиролдоо оролцох вэ гэд бас гайхаж байгаа анх удаа нэвтрүүлгийн маань хүлээн авч үзэж байгаа тохиолдолд бол та бүхэндээ мэдээлэл хүргэе. Тэгэхээр та бүхэн өөртөө хамгийн ойрхон байрлаж байгаа манай тасалбар борлуулах лотерейг маань борлуулах аль бие усны цэгүүд байгаа. За тэндээс аль тоглох хуудасаа худалдаж аваад бүгэлснээр тохирол маань оролцох боломжтой. За түүнээс үзэгч та бүхний маань бидний нөгөө бичлэгийн дагуур ирүүлдэг 4 хоорондоо 6 хоорондоо тоонууд бол хүчингү байдаг гэдгийг бас дахин нэг сануулгах нь зөв бахаа. Тэгээд тохирол тасалбар борлуулж байгаа цэгүүд маань хаана байрлаж байгаа вэ гэхээр за яг одоо бичлэг хүрж байгаагийн хажууд бол манай тасалбар борлуулах цэгүүд ээлж ээлжээр үзэгч та бүхэн харж байгаа. Тэгэхээр та өөртөө хамгийн ойрхон за дөрөвдөд борлуулагдаж байгаа тасалбаруудыг бас худалдаж аваад лотерейнд оролцох боломжтой шүү. Мэдээж тохирлыг бол 7 хоногийн 3 өдөр буюу даваа лавг баасан гаргуудын 17 цаг 30 минутанд бүгдээрээ хамтдаа тодруулдаг. Бас 7 хоногийнхаа ацнуудыг бүгдээрээ хамтдаа тодруулж үздэг байгаа. За ингээд одоо 6 дигийн маань ээлж 6 дигийнхаа ацнуудыг яг одоо тодруулах болно. За түүний өмнө дөрмийг танилцуулъя. Шилэн хоргонд маань тгээс 9 хүртэлх цифр бүхий 60 ширхэг бөмбөлийг байлуулсан байгаа. За өөрөөр хэлэх юм бол эдгээр нэг орондоо тоонууд маань 6 удаа давхцснаар шилэн хоргонд 60 ширхэг бөмбөлийг бий болгосон. За эдгээр 60 ширхэг бөмбөлөөс мөн санамсаргүйгээр 6 бөмбөлөг гарч ирэх болно. Тэрхүү 6 бөмбөлийг үзэгчдээ дарааллынхаа хувьд урдаас нь болон хойноос нь зөв тааж чадсан тохиолдолд 50 сая төгрөгийн аздан болох боломжтой. За энэ бол гагцхүү та 6 бөмбөлийг зургуулan тааж чадсан тохиолдолд 50 сая төгрөгийг хожих боломжтой. За харин 6 дигийн маань бас нэгэн давуу тал юу гэхээр та дарааллыг урдаас нь болон хойноос нь 2 бөмбөлөг тааж чадсан тохиолдолд 1500 3 бөмбөлөг 15000 төгрөг. За 4 бөмбөлөг бол 150,000 төгрөг, 5 бөмбөлөг бол сая 500,000 төгрөгүүдийг тус тусын тохирлоос хожих боломжтой. За харин зургуулын тааж чадсан тохиолдолд мэдээж та 50 сая төгрөг хожих боломжтой. Энэ бол 6 ди ингээд та бүхэндээ амжилт хүсье. За одоо бол 60 ширхэг бөмбөлөг шилэн хоргонд маань ямар ч асуудалгүйгээр эргэлдэж байгааг үзэгч та бүхэн маань харж байна. За эндээс 6 бөмбөлөг санамсруугаар гарч ирэх болно. За эхний бөмбөлөг гарч ирсэн. Эхний бөмбөлөгний дугаар 6 гэсэн бөмбөлөг гарч ирсэн байна. За 6 гэсэн бөмбөлөг гарч ирсэн. Хоёр дахь бөмбөлөгний дугаар 4. Хоёр дахь бөмбөлөгний дугаар 4. 4 гэсэн хоёр бөмбөлөг шилэн хоргоноос гарч ирсэн байгаа. За энэ хоёр бөмбөлийг яг энэ дараалалаар нь тааж авсан тохиолдолд 1500 төгрөгийг хожиж байгаа. За 3 дахь бөмбөлөгний дугаар 1.
бөмбөгний дугаар 1 6 4 1 гэсэн энэ 3 бөмбөгийг тааж чадсан тохиолдолд 15,000 төгрөг хожиж байгаа. За дөрөв дэх бөмбөгний дугаар 9 гэсэн бөмбөг гарч ирж байна. Дөрөв дэх бөмбөгний маань дугаар 9. За мэдээж энэ дөрвөн бөмбөгийг үзэгч та урдаас нь дараалал нь тааж чадсан тохиолдолд 150,000 төгрөгийг хожиж байгаа. За одоо 5 дахь бөмбөг 5 дахь бөмбөгний дугаар 6 гэсэн бөмбөг гарч ирж байна. Бөмбөгний дугаар 6. За энэ 5 бөмбөгийн мэдээж таасан чадсан тохиолдолд сая 500,000 төгрөгийг хожих боломжтой болж байгаа. За ингээд 50 сая төгрөгийн азсныг тодруулж байгаа сүүчийн бөмбөгний маань дугаар 4 гэсэн бөмбөг гарч ирсэн байна. Сүүчийн бөмбөгний дугаар 4. За шилэн хоргоноос гарч ирсэн 6 бөмбөгийг эхнээс нь танилцуулъя. 6 4 1 9 6 4 6 4 1 9 6 4 гэсэн 6 бөмбөг гарч ирсэн байна. Үзэгчтэй энэ хүү 6 бөмбөлийг дахин тайлбарлуул. За урдаас нь болон хойноос нь яг энэ дараалалаар нь тааж чадсан тохиолдолд та 1500 төгрөгнөөс эхлээд 50 сая төгрөгийг хожих боломжтой байсан юм шүү. За шилэн хоргон маань бол нэг бөмбөлөг 6 удаа давхсан байгаа гэдэг үзэгч та бүхэндээ тоглоомны ихэнд хэлсэн. За тэгвэл энэ удаагийн тохиолдол дээр маань 6-гийн тоо 2 удаа, 4-ийн тоо 2 удаа бацах гарч ирсэн юм тохиолдол болсон байна. За ингээд 6 дигээс маань төрсэн азтан та бүхэндээ баяр үргийн. Энэ бол 6 dig тохирол маань байлаа. За өргөжлөлийн хамгийн өндөр хонжиртай 642 тоглолтыг одоо явуулах болно. Үүний дөрөнд мэдээж үзэгч та бүхэндээ дөрмийг танилцуулах болно. За шилэн хоргонд маань 1-ээс 42 хүрлэх цифр бүхий 42 ширхэг бөмбөлгийг байрлуулсан байгаа. За өөрөөр хэлэх юм бол өмнөх тоглолтуудаас юугаар ялгаатай вэ гэхээр нэг цифр, нэг бөмбөлөг ердөө нэг байгаа гэдэг үзэгчтэй санах хэрэгтэй юм. 42 ширхэг бөмбөлгнөөс санамсаргүйгээр үндсэн 6 бөмбөлөг гарч ирэх өгөөд тэрхүү 6 бөмбөлийг үзэгчтэй дараалал огт харгалзахгүйгээр тааж чадсан тохиолдолд 120 сая төгрөгийн азтан болох боломжтой. Өөрөөр хэлэх юм бол үндсэн буюу эхлээд гарч ирсэн 6 бөмбөлийг дараалал ерөөсөө харгалзахгүйгээр тааж чадах юм бол хамгийн өндөр хонжирын эзэн болох боломжтой гэсэн үг юм. За харин энэхүү тоглолтын маань бас нэгэн давуу тал бол мэдээж 7 дахь бөмбөлөг буюу бонус бөмбөлөг байдаг. Бонус бөмбөлөгнийхөө тусламжтайгаар үзэгчтэй үндсэн бөмбөлөг бонус бөмбөлөгтэйгээ нийлүүлээд 4, 5, 6 бөмбөлгүүдийг тааж чадсан тохиолдолд 10,000 төгрөг, 300,000 төгрөг, 12 сая төгрөгүүдийг тус 6 42 тохиолдлоос маань хожих боломжтой байдаг. За өнөөдөр бол их дуу шуутай караокетэй бүгдээр хамтдаа тохирлоо явуулж байна. Тэгээд үзэгч та бүхэн дөрмөө сайн ойлгосон гэдэг зэтгэлтэй ингээд 6 42 тохирлоо одоо явуулъя. Шилэн хоргон маань 42 ширхэг бөмбөлөг эргэлдэж байгааг үзэгчтэй харж байна. 42 ширхэг бөмбөлгнөөс 6 бөмбөлөг гарч ирэх болно. Тэр бол мэдээж үндсэн 6 бөмбөлөг байдаг. За ингээд эхний бөмбөлөг гарч ирсэн. Эхний бөмбөлөгний дугаар 28 гэсэн бөмбөлөг гарч ирж байна. Эхний бөмбөлөгний дугаар 28. Хоёр дахь бөмбөлөгний дугаар 30. Хоёр дахь бөмбөлөгний дугаар 30. 30 гэсэн хоёр бөмбөлөг шилэн хоргоноор гарч ирлээ. Гурав дахь бөмбөлөгний дугаар 17. Гурав дахь бөмбөлөгний дугаар 17. 28, 30, 17 гэсэн гурван бөмбөлөг гарч ирсэн. За дөрөв дахь бөмбөлөгний дугаар 8 гэсэн бөмбөлөг гарч ирж байна. Эдгээр гарч ирж байгаа бөмбөлгнүүдээс дараалал огт харгалзахгүй гэдэг үзэгчд маань сайн мэдэж байгаа хаа ямар тааш дараалал харгалзахгүй гэдэг маань том боломж олж өгдөг. За дараагийн бөмбөлгний дугаар 25. За ингээд 120 сая төгрөгийн азсныг тодруулж байгаа сүүчийн бөмбөлгийг хамтдаа харцгаая. Үндсэн бөмбөлгний 6 дахь бөмбөлөг 15 гэсэн бөмбөлөг гарч ирсэн байна. Бөмбөлөгний сүүчийн бөмбөлөг маань 15 гэсэн бөмбөлөг гарч ирсэн. За ингээд өнөөдрийн тоглолтын маань бонус бөмбөлөг 20 гэсэн бөмбөлөг гарч ирж байна. За өнөөдрийн сүүчийн бонус бөмбөлөг 20 гэсэн бөмбөлөг гарч ирж байна. За ингэснээр эхлээд үзэгч та бүхэндээ 642 тохирлынхаа үндсэн 6 бөмбөлийг танилцуулъя. 28, 30, 17, 8, 25, 15. За давтаж хэлье. 28, 30, 17, 8, 25,
15. За эдгээр үндсэн 6 бөмбөлийг үзэгч та огт харгалзахгүйгээр тааж чадсан тохиолдолд 120 сая төгрөгийн маань аздан болж байгаа гэсэн үг юм. За харин өнөөдрийн бонус бөмбөлөг буюу 10,000, 300,000, 12 сая төгрөгийн азнуудыг тусдаж тодруулсан сүүлчийн бөмбөлөгний дугаар 20 гэсэн бөмбөлөг гарч ирсэн байна. За ингээд өнөөдрийнхөө тохиолдолд үзэгч та бүхэндээ маш их баярлалаа. Өнөөдрийн 5 тохиолдол маань үзэгч та бүхэндээ тун амжилттайгаар хүрсэн 4D, 6D, 642 гэсэн тохиолдлуудын азнуудыг бүгдээрээ хамтдаа тодрууллаа. Бидэнтэй хамтдаа исэн үзэгч та бүхэндээ маш их баярлалаа. Дараагийн тохиолдол маань мэдээж 7 хоногийн сүүлчээр буюу баасан гарагийн 17 цаг 30 минутанд Icon цагийн минь болон үндэсний лотерийн албан ёсны хуудасаар та бүхэндээ хүрэх болно. Дахин нэг зүйлийг хэлэхэд үзэгчд маань бол бас танад лотерей хэрхэн үнэн боддоор шударга явагддаг гэдгийг бол биднээс асууж байдаг. За тэгвэл та туул эрсданы замын эсрэг тад байрлах үндэсний лотерейгийн албан ёсны байран дээр хүрэлцэн ирээд тохирлыг маань үзээд бас гэрчлэх бүрэн боломжтой гэмшин бол хэн бүхний өмнө манай үүд хаалга нээлттэй. За дээрэс нь та аздан болсон тохиолдолд хаанаас шагналаа авахаа мэдэхгүй байгаа бол 1500 төгрөг буюу урмын хонжирын үг хоцсон тохиолдолд та тасалбар борлуулж байгаа манай бүх цэгүүдээс авчаад авах боломжтой. За түүнээс хонжирыг мэдээж туул эрсданы замын эсрэг талд байрлах үндэсний лотерейгийн байран дээр өөрийн биеэрээ авах боломжтой. Таны цуглааны тохирлын хариуг бол бид 1 сарын хугацаанд хадгалт юм шүү. Тийм учраас та бүхэн аздан болсон маань 1 сарын дотор гүйж ирээд өөрийнхөө шагналыг авах боломжтой. За ингээд бидэнтэй хамтдаа исэн эрхэм үзэгч та бүхэндээ баярлалаа. Дараагийн тохирлоор буюу баасан гарагт иргэн уулзлаа. Түр баяртай та бүхэндээ амжилт хүсье.